Тийм Франц усан үзмүүдийг харахаар байсан. Үнэн гоё юм аа. Усан тариагүй газар гэж байхгүй. Ерөөсөө Испаниас орж ирээл тэгэл ерөөсөө битүү усан үзм. Моол тэгэл энэ тосхон ерөөсөө айлга гашаа машаа тэгээд дөрвөн замын уулзур молзур тэгэл хаал газар байдаг талаараа энэ тал руугаа ингээл битүү замын хоёр талаар ингээл уулын ингэр мэнгэргүй ингээл битүү усан үзмэд ярьсан. Үнэн нэжилсэн усан тийм. Жирэ тэр нэгнүүлээд ярьсан. Ийм гоё. Ажсаг Францад усан үзмийг хараа. Энэ нэрэ дээр юм харуулхад те. Машин тавьж байгаас хардаг. Сайн харагдаж байна доо. Танаас жирээсэн юм л харагдаад байна. Ингэж гоё тарсан усан үзм. Усан үзмийг намар ингэ тайран тожилгаа ийчихсэн. Намар явж байгаа тожилгаа ийцсэн юм гэсэн чи одоо ингэ тараа. Ногоороо гоё болсон биш тансарт. Өнөөдөр 5 сарын 7. Жирэтэр тарсан усан үзмүүд байна да. За энэ бол ингэр дээр жоох юм ингэр газрууд дээр ингээл битүү гоё газтэй. Гэл тарцсан ирсэн. За ингээл хараа. Замынхаа хоёр тал руу. Усан үзмийн орн байна. Франц, Герман бас адилхан. Одоо Герман ингээл Шварц баал Францд байгаа хэл рүү ороод ирэхэд бас ингээл битүү усан үзм. Ингээл замынхаа хоёр талаар ингээл битүү тарцсан. Тэгэл ингээл айлын тосгоо юм. Тосгонууд нь ингээл ороод ирж байгаа байхгүй. Тэгэл тосгоо өнгөрөөл ерөөсөө тэгэл ерөөс битүү. Энэ айлууд хашаагаад байгаа болоод ингээд битүү ингээл машин тэгэл энэ зогсоол могсоол ер нь хаал вэ усан үзм. Хашаагаад байгаа болоод ерөөсөө ингээд битүү тарцсан. Нэг юм усан үзмний сайхан орнд явж байна. Усан үзм тэгээд одоо лаванда бол битүү ороод шүү дээ. За усан үзмэнд бичээл авах юм бол уусахгүй юм байна доо. За та бүхэн тэгээд санаа аваад усан үзмэд хайраарай.